залуунаас гэдэг бид хэлсэн яс хийгээд өнгөрдөг юм. Залуу насндаа бол залуучууд ихтэй нэг яг өөрийнхөө гоё харамсах зүйлээр амьдрах хэрэгтэй. Хайр гэдэг үг өөрөө агуу. Чи өөрийнхөө шүү гэж шүү дээ. Амьдрал гэдэг чи өөрөө алаан байхгүй юу? Олон салаа зам бий. Баар руу явах уу, мөрийтэй тоглоом руу явах уу, за зугаа цэнгэл рүү явах уу, тэр хүүхэн рүү, тэр охин руу явах уу, аяйг олон салаа зам бий. Энэ дундаас ганцхан зөв зам бол гэртээ харих зам. Энэ бол агуу зөв зам байдаг. За урлаг удам дагдаг гэдээ бас нэг үг байдаг. Тэр бас хортой юм шиг байгаа юм. Би өөрөө багаасаа урлагт айгүй дуртай. Тэгээ өвөө нь одоо хүүгийнхээ бас хүссэн нөгөө орчин үеийн хип-хоп дуунуудын талаар бас сонсдогдлээ яриач гэсний дагуу бас гой гой дуунууд сонсоод залуучуудын одоо үед хийж байгаа энэ урсгал, энэ чиг хандлага, энэ одоо сайхан аялгыг сонсоод ер нь явандаар орох шинжтэй болж шүү, дуртай болж эхэлж байна. За ингээд би хоёр дахь одоо хэсэг рүүгээ оръё. За одоо энэ эхний дууг нэг сонсоодохыг дагаад байл. Гоё бай. Надад бол өстой маш гоё санагдчих. За чон гэдэг бол үнэхээр ямар таймтан да. Монголчууд бас шүтэж ирсэн шүү. Чоныг чинь ямар таймтан гэж ярьдаг. За миний Монголын газар нутаг шороо бол өстой нэрээ юугаар сольшгүй амин эрдэндээ. Энэний нэг жишээ гэдэл одоо энэ клип дээр гарч шít. Хөсгөл нутаг гэж ямар гоё юм бэ? Яа, өстой хөсгөл очсон юм шиг санагдаж шít. Чидэн асуудлыг миний амбат бүх учир миний ансууд биш асуудлыг авах надад одоо нэг тийм алсууд биш мен бүтэнэ оцгий шиг надад бүтэнэ орж ирээ тахин шүтэнэ хүмүүстэй тэнцүү хүртэнэ юусэн шидэн бүтэнэ би энэ хараа энэ залуучуудын дуулж байгаа дууны үгийг аягүй сайн сонсох хэрэгтэй шүүрэ маш их ухаан ярьж байгаа хөөе амьдрал тэмцэл хамраа бүгдийн нутан тав нутаг дэндүү уудан хүч чадад намайг дуудан хоцгон бол араа зуугтан хол тавлангаас үл зуугтан би батаа би бас татаа хитэр биш шатаа өсөлтөвч шатаа даун бүгдийн хатаа бахархан би надаа хамууд бити сатаа хатуудын хүч өөрийнхөө шүү гэж шүү дээ амьдрал гэдэг чинь өөрөө алаан байхгүй юу амьдрал гэдэг чинь тэмцэл гэдэг юм алаан гэсэн үг мохой нэг дарж ээж бэрхшээлийг давж ээж энэ зураг авах болтолчтой үнэхээр юм. Одоо нэг шилхуун техник технологи хөгжиж дороо гэдэг нэг өстой янзын юм гарчихсан одоо зураг авалтанд дорооны чинжүү ашиглахаар бас их гоё. Ингээд хослуулчихаар нэх гоё дээ. Хөсгөл нутгийн цаатан ардуудын амьдрал ахуйч гэсэн давхар харуулад амьдрал тэмцлийн хатуу хөтөөг өгүүлж дуулаад Монгол орныхоо байгалийн гайхамшигыг давхар үзүүлээд хатрах үдгийнхээ шанцыг харуулад тэнгэрийн гоё. За дараагийн дог
сонсноо гоё. Үзнэ, харна, дуулна, шүтнэ, биширнэ. Мандан бадраг. Мөртөн Монгол. Морьтойгон байхад дэлхийг эзлэх амархан морьносон буугаад юу төлөхгүй юу гэдэг шүү дээ. Энийг үгүй сонсоод байхаар дандаа нэг юм гоё сургаалт өг те. Яг амьдралын үнэхээр мөнгө тэмдгийг хүчин дараа өөрсдийнхөө хүчтэнгээ оюун ухаан чадлаа ажиллаад амьдралын төлөө ирээдүйн төлөө бид нар зүтгэхэд хизээд бидэн гэсэн юм утга аваад байна да. Энэ агуу сайхан оронд азар төрсөн зовх жаргах нь хамаагүй өөрийнхөө л байна. Монгол орноо баялгаар дуулж байна. Ах дүүний сайхнаараа багтан дуулж байна. Ажил хийвэл давар сэвэл устал гэдэг үг шүү дээ. Тэр Монгол ардын зүрх зөвнөж өстэй амьдралын аюулгүй том шалгуур дундаас гарч ирсэн ард түмний мөр гайхалтай үг байдаг шүү дээ. Энэ хипхоп дуунууд дээр өгдөж байгаа энэ дуунуудын үгнүүд нь ингээд ажиглалгаар сайн анзаараад хараа аюул гоё. Дандаа амьдралын үннийг хэлсэн байх юм байна. Энэ амьдрал гэдэг чинь өөрөө сонголт шүү дээ. Хайр гэдэг үг өөрөө агуу. Бүгдийн дотроос хамгийн агуу нь хайр байдаг. Хайр байсан цагт амьдрал бодвол тодох элдв бэрхшээл болонгод даваад тодод гардаг. Хайргүйгээр юу ч үтгэхгүй. Залуу насны тухай. Төвчээртэй байх тухай. Дандаа сургаалт. Төвчээр гэж гайхалтай байдаг. Амьдрал заавал зайлшгүй шаардлага. Төвчээр яа ерөөл гэж мундаг үг байдаг. Хэрвээ амьдралдаа үлдсэн унсан бол заавал босох ёстой гэдгийг хэлж өгч тээ. Нэг хаалга дахиад нэг хаалга онгой шүү гэдгийг зааж өгч. Энэ сайхан дэлхийн энэ сайхан гэгээн Монгол орнодоо бид төрсөн бол үнэхээр миний аз завшаа. Тийм болохоор бид энэ амьдралыг зоосны нүхээр харахгүй би өөрийнхөө агуу хайраараа урагшаа дүүс тэмүүлж амьдрын чадна. Ингээд хайр гэдэг үгээр дуусчих. Ярих юм байхгүй. Зураг авалт сэтгэмж. Тэгээд яа ерөөсөө гоё кино шиг болцсон юм байна да. За дөрөвдөө баярлалаа мэд өмнөх хөстэй нэр өвөн ингэж сүултээ залуучуудын хийсэн энэ гоё клипийг үзэх домтой болж шүү. Энэ бол гигэн дом. Хай гигэн дом. Yo. Ka.
Mixtape 17. Яа. Сайн уу нэг цаг үед хамт амьдарч байгаа залуусаа манчин 50 хийдгээ хийгээд Улаанбаатартаа өглөө босоод өтгөн байх унга матгалал нэг юм хэлээ mixtape-ийг үгээр дуусгалаа хайрлах ёстой зүйл чинь хамгийн эхлээд цаг хугацаа хийлэх зүйлдээ жаахан давс хийгээд хутгалаа Тийм хайрлах зүйл чинь хамгийн эхлээд цаг хугацаа хийсвэр ганган хэлбэр сэвтвчээний дархлаа хүний ковживэ залуунаас гэдэг бидрээсээ дээрстэй яс хийгээл өнгөрдөг залуу насндаа бол залуучууд ихтэй нэг яг өөрийнхөө гоё харамсах зүйлээр амьдрах юм шиг алив найз минь чамд жинхэнэ ойлгохтой бусдыг дагаад биш өөрийн замаар гişиг бичигдээгүй шүү өөрийн гэсэн бодлого өөрийн гэсэн бодлого цаг хугацаагаа манай чи гарч айлгүй шиг бас яруу нариг Улаанбаатар гэдэг бол миний төрсөн нутаг, төрсөн газар, уусан ус, угаасан, унсан газар угаасан ус мэлээ гэж. Улаанбаатарыг бид хайрлах хэрэгтэй. Аврах хэрэгтэй зүтгэж яваа залуу амьдралын зам дардан бартаа налуу хүн сүрэг олон чи хийний талуу бусдын зүйлээр хоолой амьдралын зам олон хүн сүрэг олон гэж. Одоо өнөөдөр амьдралын бас чанга үе биш шүү. Энэ донд одоо ёстой зөв замаар жинхэнэ зөв сонголтоо хийж явах бол чи биш дээ. Хураа газар чиг өгөх борооныхаар үйл дуртай нэрэд мэр чадгүй хатуу аруул ирэх ашгийн нөхөрлөл ирдэг бас явдаг хөдөлмөр зориг ухаан арга зайл хүртгэ бусдыг дагаад биш өөрийн замаар гişиг бичигдээгүй шүлэг чи бол сонсогдоогүй их шиг өөрийнхөө толгоогоор зөв замаар явах гэж шүү дээ. Бусдын толгоогоор замаа заалгавал хаашаа явж байгаа магадгүй. Ер нь олон явдалтай шоргоож давирхад нь алдамхай гэж хайх тэр үг байдаг. Айлгүй шиг бас яруу нариг. Манай залуучуудын өмнө олон салаа зам байгаа. Хайдан минийх вэ гэсэн ийм дууны үгч байсан. Энийг харамсалтай нассан. Амьдрал болгон сонголт. Доосаа. Баярлалаа. За энэ тундаас би сонголт л гэж ингэж ойлгож байна. Тэгээ би нэг юм санаанд орж байна. Энэ ингээс дандаа ингэ энэ дуунуудыг сонсохоор дандаа нэг тийм гоё сонголтын тухай байхгүй. Миний зам аль нь вэ гэж. Тэгээд манай гарагийн залуус гэхэд би нэг дууг дуулсан. Одоо залуучууд бас мэдэндээ. Эн чинь 40 жилийн өмнө зохиогдсон дуу байхгүй. Монгол улсын урлан газрын гадангийн алтан хувийг гэж миний одоо сайхан уран бүтээлийн найз энэ хүний зохиосон дуу. Тухайн үед бол одоо маш олон хяналт одоо шалгуур шүүлтгэрээр бол аливаа уран бүтээл явдаг гэсэн байхгүй юу. Тэр дуулж байгаа дуу тэр дэлгэсэн дээр гарч байгаа бүтээлүүдийг маш олон байгууллагууд хяндаг, шалгадаг, хасдаг, хайжилдаг юм байсан. Тэгээд тэр аль нь одоо миний зам бэ гэсэн ийм үгтэй сайхан дууг намын дуу хорооны үдэл сурталын хэлтсийн нөхдүүд манай залуучуудын юмар ганцхан зам бэ. Энэ бол коммунизм, социализм бог энэ үгийг хас гэдэг ингээ хасаа хийсэн. Тэгээ айгу харамсалтай надад санагдаад энэ гоё аялгауг дуу болгох юм ингээд би яруу найрагч найз баяр хүү гэд залуудаа хэлээд дэлхийн залуучуудаа бидний 12 дугаар их наадам болох гэж чинь чи энэ дээр нэг гоё үг хийгээд өгөөч гэдэг. Тэгээд сонсгосон чинь шууд цаасаа шууд бичсэн. Гэхдээ чи дараа бичлэлтэйсгүй одоо бич. Салшгүй мөнхийн хөв заяа нийлсэн сайнны ирүүл баярын гээгээд хуяарсан саруул дэлхийн нараа тойрон эргэж байна сайхан гариг чамдаа ичнэн гайртай вэ дэлбэлж ургасан амьд цэцгүүд дэлхийгээ ээжгээ хайрладаг залуус бүүвэлж ийсэн төрлөх гарига эвийн сэтгэлээр уйрааж авна. Өө өстө янзын гоё наач өстө яг болчлоо. Тэгээ алтан хувийг дээр маргааш яг тэр өдрөө за болчлоо ингээ ийм гоё үг бол таарах гэсэн чинь өө ястой гоё болцсон байна. За маргааш бичүүлээ гэтгсэн манай би маргааш Болгар явах гэж байгаа. Тэгээ манай Болгар яваад гэсэн. Алтан хувийг маань Болгар сар болчоод хөрөөд ирэхтэн дуун хит болсон байсан. Манай гаргийн залуус те дэлбэлж ургасан амьд цэцгүүд энэ дуу 40 жилийн өмнө зохиогдсон дуу. Харамсалтай энэ аялгау
одоо дуулагдахаас өнгөрлөө гэж бодоод энэ дуун дээр найзаараа үг хийлгээд ингээд манай гаргийн залуус гэсэн сайхан нэр хоёулаа хамтдаа өгөөд энэ дуу өнөөдрийг хүртэл ихшгэлж байгаад бол би баяртай байдаг. Урлаг гэдэг өөрөө гайхалтай агуу юм аа. Залуучууд минь бусад юм хайрл, бусад олон та бүхний өмнө олон салаа зам байгаа. Аль нь минийх вэ гэдгийг чи заавал өөрөө сонгож олох ёстой. Олон салаа зам бий. Баар руу явах уу, мөрийтэй тоглоом руу явах уу, за зугаа цэнгэл рүү явах уу, тэр хүүхэн рүү, тэр охин руу явах уу. Аяйгүй олон салаа зам бий. Энэ дундаас ганцхан зөв зам бол гэртээ харих зам. Энэ бол агуу зөв зам байдаг. Тийм учраас залуучууд хөгшчүүд биднийхээ ахмадуудынхаа үгийг дандаа ач холбогдлыг сонсож байгаарай. Өнөөдрийн та нарын дуулж байгаа энэ гоё, энэ өгүүлж байгаа энэ гоё уран бүтээл, энэ гоё хөдөлмөрийн чинь яг үр шим болвол Ахмад одоо үеэс уламжлагдаж ирсэн тэр урлаг соёл, тэр агуу хөдөлмөр, тэр агуу аюулгүй их шиг явсаар өнөөдрийн энэ та бүхний энэ уран бүтээлд тусгал болж ирж байгаа юм шүү гэдгийг бол одоо бити мартаасай гэж ингэж ойлгож байна. Тэгээд урлагта, дуунда, үжил бодолдоо, тарих оюунда дандаа гоё үнлэмжтэй, тэндээ шудраг, тэндээ үнэнч байж амьдралын төлөө ямар цаадыг даван туулж яваарэ гэж ахын өвөн захиж байна. За би дараа дахиад бас гоё дуунууд дээр ингээд бас үзмэр байна шүү. Та бүхэнтэйгээ хамтдаа үжил бодлоо солилцсомоор байна. Урагшаа.